ертөнцийг өөртөө багтааж, ертөнцөд өөрөө багтах авгаа гайхамшиг хүн. Дурсамж хөвөрдөж түүх өгүүлэх хөрөг найрууллынхаа хүндтэй хоймор Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани гүйцэтгэх захирал Монгол улсын гавьяа тээвэрчин Эрдэнэцэн хандын Батсүхийг урин заллаа. Түүхэд хамгалсан он жилүүд. Би толгодтой ойрхон төрж бодолдоо уулсаа залсан эгэл хүн гарга. Зэрэглээд талдаа гудаашгүй зогсож үржилт хөрснөө өндий жургасан үндэс бүхтэй өөдөө тэмүүлэх навчит мод. Би морин дил дээр дарцаглаж байдсан орчлонгийн нэгэн сэтгэл. Удамт хүлгийнхээ тунгалаг нүдэнд эх нутгаан багтааж хардаг малчны удам. Би зон олны урсгал дундах эгэл нэгэн амьдрал. Би орчлонгийн олон мөнгийг өөртөө багтаасан эгэлгүй нэгэн сэтгэл. Өөрийгөө нээх эрлийн замд эцэж цуцшгүй аялагч бэлгүүн цалгүүн амьдралын намтар баян түүхэ. Би дуусашгүй нууцлаг амьдралын дураар жиргэх нэгэн шуухэ. Нэгэн хүслээ гүйцэвч нэхэж цаашаа шунах хязгааргүй хүслийн ханашгүй нэгэн хайгуулчин. Толгод бууралта намар болжээ Уйлрхон жилүүдийн дунд би ахлаа Цагийн айсаар хөвөрсөн Он жилүүдийн дурсамж тадраа Би сайхан ээжидээ хөтлөж явлаа 8 дугаар сарын тэнгэр ёр бусын айсгүй цагийг амдан байна уу гэлтэй чимээгүйхэн цэнхэртэж тэрл хөхрөх жалсыг чимэх үйлс хэсэг бусгахын нүүдэлх нь удахгүй шаагах намрын бороог зөгнөө юу гэлтэй үйлс хин нэгний сэтгэл болж өөр нэгэнд тэрл бодол хүслийн илгээмжийг хүргэхээр уулс дэрлэн хоноглож уудам орчил оёоргүй мандалд аялдах юм болов уу намаршаад ирэхээр бодол уйруу сэтгэл холбилгон болох нь нэрэл тун хач тэр гэж хэлхийн аргагүй тийм учир битүүлэг агаад ёр бусын хүлээлт догдлол буй биеийн эзэлчгээд хохусны жирвэлцэх мандлаас шууд дэрхийн нисэж тэртэйг зорин чимээ алдрах мэт ямархан нэгийг зорих тэмүүлэн дүүлэх сэтгэлдээ дийлдэн эртэдүгэгийн элдв бодол хөөн суулаа Нартай бороо намрын адраар солигдож ногоохон өвс борогшоод ирэхээр бодол хүртэл жин дарж оосор бүчгүй сэтгэлд оёоргүй холын юм санагдахыг яана. Ингээд харахлаар эргэн тойрон жухамдаа эргэж буцахын жагдахт оосрлуулсан мэт. Яг л тийм мэдрэмж сэтгэл ээрээд яахаа мэдгүй мэт тийм орчилд сэтгэлэн онгч хулрал намрал билээ. Шин өглөөний өнгө гэрэл, кофены таашаал дүнэр, бичиг цаас, биелэл товлол хүлээсэн их ажлын амт. Энд бүхнийг түр орхиж, эрт цагийн он жилүүддээ эргэж очихын увдсыг хүн бодлын хурдаар эмхэрддэг нь даанч сайхан. Төв аймгийн сэргэлэн сум Эрдэнэцэн хандын Батсүхийн ертөнцөд мэндэлсэн наран тоонот тогрууха багийнх нь тоодон дурсамжуудын нандин өлгий.
Бүгд ах уйцаага аав ээжийнхээ гар дээр эмээгийнхээ нөмөр нөөлөг юмд гэж өссөн. Бүгдээ бүгд ахын мал ах уй дахиад өссөн. Тэр тусмаа адуу малд одоо их дуртай. Нах зах маань одоо нэгдэл их олон адуутай. Тэр адуун дээрлийн сэргэлэнгийн одоо энэ урд хэц л одоо ураг барьж адуун давхиж өссөн дөө. Хаврын цагаар бол тэгээд эмээтэйгээ хоёулаа эдэ хонь малаа бас төлөвлөлдөг. Манай өвөөг бол дамчаа гэж хүн байсан. Эмээ маань бол чанцал гэж одоо хүн байлаа. Яг өвөө маань бол намайг л багшаархан мэдээ ер нь орж явах үед бурхан болсон. Ээж аав маань бидийг 10-аас минут одоо хөдөлмөр дуртай их хэлсэн ажиллаа. Заавал одоо ард нь гардаг. Тэрнийхээ төлөө зүтгэдэг ийм хүмүүжлийг бол олгосон. Одоо ч гэсэн миний аав ээж хоёр маань бол доор нутагтаа одоо мал уугаа маллаад ингээм амьдарч байна. Аав ээж хоёр маань мал аж ахуйн чиглэлд ажиллаж одоо улсын аваг одоо сайн малчин болсон гомбын мундаг гэж хүн байна. Аа маань ээж маань одоо дамчаагийн нцаанд гэж хүн байна. Манай сумчин өөрөө 800 нэний бэрэмтэй 1000 дахиатай 300 хаатай одоо тийм том аж ахуйтай сангийн аж ахуй байсан. Тэгээд тэр бэрэмд бол манай аав ээж ажилтдаг байлаа. Ээж маань малын эмч, аа маань бол трактор барьдаг. Ингээл тэнд залуунаас өнгөрөөсөн. Оосор бүчгүй орчлонгийн дор бодол хөвч суухад дуртгалын цэнхэр зэрэглээ тэртээ туналзан сэтгэлийн алтан хараат сайнууд зайгүй сүлжилдээд нэг л юр буссан. Алсран холдсон бүхэн сэтгэл дамжлах цагаар ахуй орчлолоос нисэн холдоод анир гүмийг нэвтлэн ард хоцорсон он жилүүдэд зорчих ямархан таатай. Дурсамж бол оюун санааны эрхэмсэг гүр өнгөрснийг өнөөтэй холбох ган аргамж өөрийгөө олж харах үнэн түүх буюу 3 хүүхэдтэй айлын ууган хүү тэр бээр аль багаасаа хурд нэмэр унаж ажлын амтыг мэдэрч адуу мал дэлгтэй сэтгэлтэй эгэл хөдөөдөө элгэмсүү хайртай өссөн юм. Суманда 10 дугаар ангиад төгсөөд бусдын л адил амьдралын эхний босгон дээр маргааш хэн болох ямар мэрэгжил эзэмших сонголттой нүүр тулжээ. Төмөр замын ашиглалтын инженер гэдэг энэ ажил албыг ер нь бодож мөрөөжжээвөө. Хувь заяа таныг дагуулж энд ирсэн юм болов? Би зураг зурдаг хүүхэд байсан. Төсөлт хурлын сургуульд орно гэж боддог. Нэг хоёрт нь би бас нисгч болъё гэж их боддог хүүхэд байсан. Ээж маань нөгөө дундгойн техникумд сурдаг. Тэгээ нөгөө онгоцоор ирдэг. Тэгээ нөгөө дүүтэйгээ аюулаад одоо тэгэл дээшээл одоо онгоц харж идэг нөгөө ээжигээл ирнэ. Одоо энэ онгоцоор ирж байгаа л гэж дандаа тэгдэг ус. Тэгээд өөрөө онгоц бариад ээжигээ аваа явдаг хүн бол гэдэг юм аа гэсэн тэр нэг багын нэг юм бодол байсан. Тэгээд би сургуулаа төгсөөд конкурс юм өгөөд сумдаа хоёрт чагсан. Хоёр юм одоо ирсэн одоо ингээд ийм байна гэдэг ингээд эмээтэй хэлсэн. Одоо нэг бол ингээд цаашаа өөр одоо сургууль юмд конкурсдэх, нэг бол одоо энэ ирсэн хуваар дээр ийм юм байна гэд. Тэгсэн мүү эмээ маань харин манай бас нэг наг зах Батнар угээд төмөр замд бас ажиллаж ирсэн. Тэгээ эмээ маань одоо энэ наг захчууд ингээд сайхан ажил амьдралтай ингэж яваа учраас миний одоо төмөр замчин болно гэд. Тэгэл одоо төмөр замын сургуульд орсондоо тухайн үед төмөр замын коллеж гэж байсан. 1000 оюутантай том одоо ТV-ийн том сургууль байсан шүү дээ. Социализм учраас үлдээ бол төрөлжөөд төмөр замаараа дагнасан юм. Хувь тавилан түүний өмнө үүд хаалгаан цэлитл нээсэн нь 4 жил суралцаа төгсдөг Төмөр замын коллеж тэр жил анхны инженерүүдэд бэлтгэх үүднээс анги бүрээс цөөн тооны хүүхдийг шигшин сонгож нийт 6 жил суралцах болсноор Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлийг бакалавр зэрэгтээ төгсжээ. Амьдрал хэмээх их далайд аялах хөлөг онгоцны залуур атхан зогссож байсан идэрхэн хүүгийн амьдралын анхны гараа болсон тэр жил 1998 он байлаа. Түүх тамгалсан он жилүүдийн гараа мөн чиг ээрүү сайхан эхэлж байсныг эргэн санах бүр халуун дулаан хамт олон мэрэгжлийн төдийгүй хүн байх их ухаанд гараас нь хөтөл замчилсан гэгэн сэтгэлтнүүдийн нөмөр нөөлөг юутай ариван. За миний ажлын анхны гараа энэ хуучин нэрээр бол нөгөө гурвалжин. Одоо тухайн үед бол ачиг хуулах тээвэр хэвшивтэйцийн механикцэн анги гэдэг. Одоо Монгол улсын гавьяа тээвэрчин Бямдорж дарахтай. Одоо энэ одоо гурвалжинд очиж анх ажлын гараа эхэлсэн. Одоо тухайн үед бас юм их сайхан надад 10,000 төгрөг өгч
очиж 7 хоног гэртээ амраад ирээ. За тэгээд ажиллаад орно шүү гэд. Гэхдээ тэгэхэд мөн их сайхан санагдчихсан. Одоо сургууль төгссөн хүүхэд Одоо тийм. тухайн үеийн одоо 10,000 төгрөг аваад Их мөнгө шүү. тий тэгээд одоо тэргүй шин гэртээ юм аваад л одоо аав ээжтэй дүүдээ борцог одоо гоё юм аваад л ингээд гэртээ очиж ирсэн. Тухайн үеийн одоо дарга маань тэр чин дотор их олон цэгтэй бүгдийг нь одоо ингээд дамжуулаад бүх юмыг сурах хэрэгтэй гэдэг. Сар болгоно одоо ингээд дамжуулаад тэр доод шатны ажлуудыг тэр ачаа үлээсгч ажил дээр очиж ирсэн. Тэгээд тэрийг бүгдийг нь хийчихсэн. Дурсамж ярихад би нэг зүйлд их бэлгшээж явдгийг. Жинклээд би тааж одоо вагон буулгах ажлыг хариуцдаг болоход одоо баг 10 ачах бол ингээд ачаа вагон үлээсгчээд өглөө болго ингээд тэр олон вагоныг чи ингээд вагон лист гэдэг юм хуурайдаг байхгүй юу. Тэгээ миний анхны вагон ингээд задлсан чинь чүдэнц таарсан. Тэгээ би өөрөө дотроо одоо бодож ирсэн. За би энэ төмөр зам гэдэг нэг хайл өөдөө дээшээ сайхан явах юм байна даа гэж дотроо бэлгшээж бодож ирсэн. Тэгээ тэр маань ч бас байж би төмөр замынхаа салбарт сайхан байнгал өөдөө дээшээ одоо сайхан ажиллаж амьдарч явна да. Далай ламын хэлсэнчлэн энэ орчлонд эргүүлж болдгүй 3 зүйл бол үг хэл, цаг хугацаа, боломж 3. Эдгээр залуухан хүүгийн сэтгэлд өөрийгөө нээх, өөр бусдаас ялгарч тодрох, өдөр бүр шинийг сурч мэдлэгийн тэлэх цаглашгүй хүсэл давхцаж түүндээ хүрэхийн тулд мөнөөх эргэж ирдгүй цаг хугацаа боломжийг алдахгүй гишхүр болохыг эрхэмлдэг байлаа. Санаачлаг бол хүний сайн сайханд хүрэх, өөр төдийгүй хамт олонд ач нөөлгөн өх шат гүүр болдгийг тэр л он жилүүдээс эхлэн сэтгэлдэн бат суулгасансан. Энэ өөрөө улс орны том бүтээн байгуулалтын хүнд том салбар гэдгээрээ хүнээс бас их хариуцлага нэхэн, мэдлэг нэхэн, дээр нь удирдах хүнээс бас ур чадвар нэхэн, сэтгэл нэхэн гэдэг өдөр тутам шаардлага өндөртэй л амьдарч байгаа гэж таараа. Төмөр замын тээврийн ажил гэдэг бол өөрөө их өндөр хариуцлагатай ажил. Ягаад гэвэл хүний амьнаас, хүний тэр үнэтэй зүйтэй ачаа барааг хадгалж хамгааж аюулгүй тээвэрлж хүргэнэ гэдэг бол өндөр хариуцлага шаарддаг. Аж ахуйлгаа ингэж ажиллаж байгаа дархан өртөө рүү шилжээд тэгээд дархан өртөөнд очиод би одоо холбогч, найруулагч, ачаа вагон үлээлцэгч, тэгээд туслагч ижүүр бүхэн шат амжилгаар дамжсан. Манай залуучууд ч гэсэн одоо ингэж яхад тухайн ажилтаа хүн санаачлагтай байх хэрэгтэй. Зүгээр нэг одоо ирээд 8 цаг явах нэг хэрэг, хийх ажлын хийгээд нэг хэрэг. Тэгээд дархан өртөөнд ажиллаж байхдаа би тухайн үед одоо ингээд олон одоо Pentium 3 гэл компьютер гарцсан. Яг нэг өгүүлэхэд бас нэг тэгэл тэрийг ажиллуулад тахын байхгүй. Хүн ер нь жижиг юмнаас хүн бас үнэлгээ авдаг юм байлээ. Тэгэл нөгөө шугамдаал зайлвал бал 10 дагаар хоногийн 24 цагийн ээлжийн гарав гэж тэр 100 гаруй хүнд хийн. Тэгэл нөгөөдг нь нэг буруу цаг, нэг хүн өвчлөөч юм таслахаар ахаал нөгөө шугамддаг. Тэгэхээр тэрийг нь одоо би компьютерт хийгээд өгч игээд. Бүх ээлжийн гараа бүхдэг хийж өгч. Санаачлаг багтахгүй. Тэгээд л ер нь тэгэл сараар би чинь шатлахаа дахиад. Тэгээ би дархан өртөөний тэр вагон сургалтын төвийн инженер болсон. Одоо өдөртөх ажилд байгаа болчих. Оногдсон ажил үргийн хүрээнд амжуулсан альва гүйцэтгэл түүний хувьд сэтгэл ханамж байгаагүй юм. Бусдын даалгаагүй хүний хэлээгүйг өөрсдөө сэдэж, санаачилж, самбаачилж чадваас амжилтын үндэс жохом тэндээс л соёолдог. Энэ л зангаараа ижвэрэн зэхтэй том зохицол бүрт залуус ажлын хажуугаар олон зүйлийг амжуулж болохыг тэрээр олж харсан гэдэг. Ингээд гал тэрэгний хуучирч эвдэрсэн эд ангиудыг дархан төмөрлөгийн үйлдвэртээ тушааж, оронд нь тентхийн хог хаягдлаас юм хийж болох үедээ 5 том төмөр авч вагон засварын хэрэгцээтэй олон зуун эд ангиудыг санаачлан залуусынхаа хамт үндсэн ажлын хажуугаар хийж орон нутгийн төсөвт 5 сая төгрөгийн орлого оруулсан түүх бас бий. Хажуугаар нь өртөө зөрлийн ажилтнуудыг давтан сургана. Ард талынхын ахуйг хариуцсан амьдралын нөхцөл боломжоор хангана. Ингэж ханцуу шамлан зай завгүй ажиллаж байтал нэг удаа төмөр замын даргын биечлсэн үзлэг шалгалт ирдэг юм байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат тээвэрчин Рааш дарга шалгалтын дараа хурал хийж Батцохыг онцгойлон сайшаа магтахад залуу ихэд ичиж чухмал ширээн доогоор орчихмоор санагдсан гэдэг. Түгээр ч зогсохгүй 100 мянган төгрөгөөр шагнуулж Ленинградын төмөр замын сургуульд явуул гэсэн чиг үүрэг хүртэл өгчээ. Замын даргын үзлэгээд их өндөр одоо очгоо өндөр үнэлгээ авсан хүн чинь тэгэл гом утахгүй тэгэл дарах болт юм билээ. Шууд одоо маргааш нь албаны болсон хүчин замын болсон хүчин дуутал ийм дагц явах санал тавьж байна. Илрүүний явах.
Тэгээ би энэ Дорногов аймгийн Айргийн өртөө цангалааны дараагаар томилогдож одоо ажилласан да. Тэр чи хэд онд? Тэр чи одоо 2003 онд. 2003. Би 2007 он хүртэл ажилласан. Зү. За тэгээ тэнд очиод бас зүгээр байхгүй. Жоншны тээвэр эрчимтэй хөгжиж одоо гадагшных гаргадаг болсон юм уу биш. Тэгээ очиод өртөөний орон нутгийн орлогыг сайжруулж менежмент одоо хийх ёстой байна гэдэг ачааны хашаа гэж хэллээ. Одоо ачиж буулгах ажил гүйцэтгэдэг тийм зөвслөр байх юм чи. Санаачлалж хийгээд одоо ачигч трактор авч хашаа барьж орон нутгийн орлогыг тухайн үед одоо баг 300 сая хүртэл төгрөгч энэ төр. Ингэж ажиллаж байлаа. Би одоо Айрыг өртөө цангалааных нараа их бахархаж явдаг. Тийм жоохон одоо залуу хүүхэд очиод дарга гэдээ явж хаад одоо энэ хүүхэд гэж хамтлагөө төмөр замын маань одоо ахмад ажилчид одоо дэмжиж хүрээлж тийм ээ тусал дэмжиж ингэж явсан. Тэгээ миний хамгийн сайхан буй бол Айрыг өртөөний дарга. Баясаа хийж бүтээхийн өстө нэг оргил хүсэл тэмүүлэл дүүрэн гэж явсан. Тэгээд тэрэндээж хүрч бас өөрийн тодорхой холон мөрийг одоо тэнд үлдээсэн. Тэгээд ашиг орлого олоод ирэхдээ зэрэг бол тэрийгэ дагаад нөгөө замын захиргаа одоо төмөр замынхаа удирдлага тандаад ийм хийхдээ зэрэг улам дэмжиж явцдаг. Тэгээд анхны одоо зиг цаг хавтангаар одоо зочигчийн перрон тавцанг одоо хийж байла. Бүх одоо ажиглалтын байрнуудаа иж бүрэн их сурт оруулаад 24 айлын орон сууц шинээр бариулаад. Ингээд одоо тэр Айрыг өртөнд ажилласан да. Оосор бүчгүй орчлонгийн ороо бусгай өдрүүд өөр өөрийн өнгөтэйсэж тэртээ алсыг бодол сэтгэлдэн хараачлахгүй Тэнгэрийн нил цэнхэр өнгөн дунд түүний давтагдшгүй хувь ертөнцийн тэмүүлэл хүслийн галт шувууд жигүүр очлон нисэлт сэрэл тэрбээр ажлын талбарт хизээ ямагт ориглон дайчин ирмэн зоримог өөрийн байгаа хандлагаараа игэл даруухан харин сэтгэлийн чинд ертөнцтэй улаан лиш цэцэг адил өөрмөц тодор гэрэлтдэг нэгэн. Тийм дээч ямар ч үйлрэлд альж цаг үед чухам хаан байхаас үл шалтгаалan сэтгэлийн дагшин орон зайдаа 5 дахь улирлын өнгийг зураглаж өвлийн нууранд хун галуудын цувааг хөвөөлөн өдөн цасны лавсааг 7 дугаар сарын тэнгэрт бодруулдаг билээ. 2007-оос 2008 онд энерхэм Тайландын Бангкокт Азийн технологийн их сургуульд тээврийн инженерийн мастер хамгаалсан юм. Төгсөж ирээд тухайн үеийн төмөр замын агентлагт мэргэжилтнээр ажилласан аж ахуйн ажлаас төрийн албанд шилжсэн анхны босго байлаа. Хэлтсийн дарга хүртэлх албанд ажиллаж байгаад 2012 онд тухайн агентлаг татан буугдаж зам тээврийн хөгжлийн яам болоход мэргэжилтэн ахлах мэргэжилтэн хийхин зэрэгцээ Азийн хөгжлийн банкны бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар ажилласан өнөөгийн яригдаад байгаа Богд хаан төмөр зам, хөшгийн хөндийн авт зам, агаарын зам, төмөр замын анхны том зангилааг бий болгох цараатай үйл ажлын томоохон зорилго агуулсан төсөл байсан юм. Мэргэжил мэдлэгтэй өгсүр яваа Чамбай залууг төр таньж удирдах хариуцлагатай албанд тохон томилсноор 2018 онд Монголын төмөр замын дэд захирлаар 2019 оноос гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллаж байна. Ямар ч үед ажлаа мэддэг чадвартан, хүнийг мэдэрч хайрлах сэтгэлтэн хамгаас чухал. Ажлаа шүтэн болгоно гэдэг амаргүй замыг туулсны дараа ирдэг ач хивээлээ. Хийж бүтээсэн нөр их үйл хэрэг, туршлага мэдлэг бүхэн нь цаасан дээр буух төдийхнөр мөрөөдөл хансан нэр төрийн төлөөх зорилго биш. Харин ач тус нь хүн зонд хүрч иргэд олонний амьдрал хувь заяанд нөлөөлж улмаар улс орны тээврийн салбарт хөгжлийн алхам нэмсэн барьцтай бодит ажлууд байсныг түүхт хамгаалсан он жилүүд хэдийнэ батлах аж ахуй. Монголчууд анх удаа өөрсдийн хүчээр ямар нэгэн одоо гадны одоо зөвлөх юм авалгүйгээр одоо түүхэн одоо том бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. Энд чинь дэлгэмэл уртаараа 463 км төмөр замд бариад дуусч байгаа. Ингээд чадлаа. Тэгээ энэ дээр бол монголчууд, монгол залуучууд их орондоо ямар ч одоо бүтээн байгуулалтыг хийж чадхаар болжээ, чадвартай болжээ гэдгийг л одоо нотлон харуулсан. Инженерийн нарийн байгууламжнуудыг бол бид бол энэ төслөөс өмнө бол нэг нөгөө ихэд бол дандаа л гадныхан барьдаг, гадныхан зөвлөдөг гэсэн юм л ойлголттой байлаа шүү дээ. Энийг бас ингээд хаягдан хайж хүмүүст итгэл найдвар өгсөн ийм том төсөл болсон л гэж ойлгож байна. Хулан шувуу хөөс салхихгүйс өөрөмгөө эзэнгүй эрэм талд очиж төмөр зам барина гэж манай компаниуд 10 цагаан гэртээ 6 шар машинтай ингээд чиглэж байлаа шүү дээ. Ажил маань одоо ингээд дуусч байгаа.
сэтгэл их бахархаж байна да. Тэгэхээр олонний хүч оломгүй тал. Бид одоо ёстой эрвих дээр ихээр зүтгэсэн. Тэгээ төмөр замын төсөл маань өөрөө ганц одоо ингээд замаа барих биш. 10 ийм дэд бүтцийн төсөл зэрэг эхэлчихэж байгаа. Тэгээ энэ бүгдийн одоо уялдаа холбоог хангаж зохион байгуулж техникийн даалгаврыг боловсруулах, зургийг хийх, магадлах. Үнэхээр 2 жилийн хугацаанд бол ёстой нэг унсан морины амгай хөргөх завгүй л одоо тахилаа шүү дээ. Өстө нөгөө үерийн их усаар зүүрлэх юм бол морины тамга зохих их гүн усыг л давж гарч тэ. Их ачааг давсны дараа их төр амс хийгээд сууж хахад ахиад хийх их гоё оргилсон хүсэл хүний сэтгэлд их зэрэгцдэг л тэ. Тэгэхээр та сая одоо Баяр наадмын өмнөхөн төрийн эрхэм сайхан зол Монгол улсын гавьяа тээвэрчин гэсэн алдрыг хүртсэ. Энэ салбартаа хоёргүй сэтгэлээр ажиллаж мэрэгчлээсээ сэтгэл урвалгүй өнөг хүрээд үнэхээр өөрийгөө юу л зүтгэснийг илэрхийлэх гэж бодож байна. Тэгээ танд баяр хүргэе. Баярлалаа. Ер нь альва одоо төрийн одоо шагналч бай, байгууллагын шагналын авсанч бай, хүн яг хийж бүтээсэн зүйлээрээ бахархаж аавна гэдэг үнэхээр гоё юм байл. Хиний ч юм одоо нүүр бартам хамт олон дотроо ч гэсэн одоо сайхан хамт олон мөн ч гэсэн одоо бид зүтгээд авсан шүү гэдэг тийм сайхан бүр нүднээс нь ингэж гэрэлтчихэд юм байл. Альва одоо ажлын ард гарна гэдэг бол хамгийн сайхан. Тэр ард гарсны дараа яг таны хэлдгээр бол цааш хийх хүсэл мөрөөдөл улам одоо урам зориг өгдөг юм байл. Энд бол хоёр ачаал бүгдэл баг. Нэгдүгээр манай одоо 6 тэрбумын нөөцтэй одоо тэр өмнө говийн тэр монтог госч нүрсний орд маань бас нэг тийм тусгаарлагдах маягтай тий бас энэ төв юунасаа нэг юм ямар ч стратегийн том ордоо гол үндсэн магистрал шугам төвтэйгээ холбоотой бол энэ бол одоо хамгийн том ачаал бүгдэлтэй. Хоёрдугаарт нь бол ер нь бүх зүйлийг бас ингээд зоосны нөхөр харах гэдэг бол нэг өөр. Ер нь бол төмөр зам барай зам байна гэдэг бол ямар нэгэн байдлаар ашигтай зам дагаж хөгжил ирдэг. Тэрийг одоо ажилуулж авч цаашид өндөр ашигтай байх нь бол одоо ахаад бидний үүрэг. Энэ эзэнгүү тал нутагт өн амын сууршилны одоо зэрэгжилтэй ийм газар төмөр зам барьж энийг дэд бүтцээр холбоно гэдэг маань улс орны маань тусгаар тогтнол тийм ээ. Тийм засаг энэ юмд бол үнэж башгүй нэмэртэй. Монголын төмөр зам компани нь одоо Монголын гэдэг одоо том тодтолтой одоо үндэсний төмөр замын компани. Одоо 13 жилийнхээ хойно дээр явж байгаа. Ер нь энэ шинэ төмөр замын бүтээн байгуулалтын бүх одоо концепц эрх тусгашгүй манай компанид гарсан байдаг шүү дээ. Төмөрөөс төмөр замын тээврийн талаар баримтах бодлогын хүрээнд одоо баригдах төмөр замууд. Энэ хүрээнд дээр бас ингээ ихний одоо ажил юм ингээ амжилттай сайхан тэгээ явж байна. Цаашд бол манай компани зорилго бол энэ бүс нутгийн хэмжээнд. Тэгээ энэ хоёр хөршийнхээ одоо төмөр замын үндэсний компаниудад энэ зэрэг зүгээс бодлого гаргадаг хөгжилтэй ийм компани болохын төлөө одоо зорилго тавьж явж байгаа шүү дээ. Тийм учраас энэ төмөр замынхаа болсон хүчнийг одоо давтан сургах, хүмүүсийнхээ мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, орчин үеийн компани засаглалыг одоо нэвтрүүлэх ийм одоо хэмжээнд очих. Ийм л одоо том зорилготой. Энэний төлөө одоо бүх чадал одоо юм дайшлан ажиллаж байна. Дэлхийн нийтийн одоо чиг хандлага бол альва нэгэн зайлшгүй төрийн одоо бодлогоор байх хэвээр энэ авч явах хэвээр компаниудаа бол ингэж томруулж, улам хүчрхжүүлж, групп үндэстэн дамсан компани болгож хөгжүүлж байна. Тийм учраас манай улс ч гэсэн тодорхой хэдэн ийм бүтээн байгуулалтын энэ голлох бодлого барих одоо компаниудаа бол улам одоо ингэж хүчрэх болгож, бодлогоор дэмжиж гаргаж ирч бүс нутаг дэлхийд өрсөлдөх хэмжээний ийм том компани болгож гаргаж ирэхин төлөө бодлого зорилттой тавих хэрэгтэй. Алс холыг өнөөдрөөс эхлэлтэд итгэнэм. Тиймдээч холын сураг ажгийг өнөөдрийн мөрөөдөл товлол хэмээн сэтгэнэм. Учир нь өнөөдрийн амжуулсан ямар нэгэн үйл бүтээл хожмын амжилт ялалтын сураг чимээг дуулгахын төлөөнөө урагшилж сэтгэл дамлах сайхан бодол маргаашийн үйлс болж хэрэгжихийн төлөөнөө сэрхийн буудгийг. Хаврыг далавчин дээрээ тэн ирхийн төлөө шууд буцаж халуун амиа даатхан эрх хаврын борог өвсний үндэс болон тэлэх гэж навчис ундгийм. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заацаар замнан сүрэг шувууд алс холыг зориход тэрл чиггүй алсаас сайн сайхны чимээ үүд тогшин ирэх юм шиг сэтгэл гэгэлцхийн нууцс үүндл оршдог боссоо. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Монгол улсын гавьяат тээвэрчин Аринцсан хандын Бацхийн амьдрал үйлсийн тухай түүхэд хамгаалсан он жилүүд хөрөг найрууллын эхний дугаарыг сонсголоо. Удаах дугаарыг өнөөрөө 18 цаг 20 минутаас хүлээн авч сонсоорой. Бэлтгэсэн сэтгүүлч Сосор Гурам, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Амар Жаргалан анхуулт.